За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр бичлэгийг хэрхэн эвлүүлэх, эдит хийх аргыг зааж өгье. Видео бичлэгийг. За тэгэхээр олон янзын програм байдаг. За Movie Maker-ээс ахуулаад AVS, Wondershare, за тэг Camtasia гэдэг маш олон янзын програмууд байгаа. Тэгэхээр энэ удаад бол Camtasia студиог хэрхэн ашиглах тухай аргыг зааж өгье. За тэгэхээр энийг интернетээс одоо олон улсын картууд худалдаад авдаг юм эсвэл крак танцуг Google дэж хайж агаад крак танцуг татаж аваа суулгах гэх юм уу те суулгаж авах янз бүрийн боломж байгаа. За жишээлбэл Camtasia-га ингээд нээгээд одоо энэ дээр бичлэгүүдээ өрнө гэсэн үг. Тэгэхээр энэ Camtasia-гийн даваа тал нь бол одоо record screen хийх боломжтой байдаг. Дэлгэцээ бичих боломжтой. Дэлгэцэн дээр байгаа бүх зүйлийг одоо ажилуулад бүх програмыг ажилуулад бүх одоо интернет хүчийг ажилуулад тэрэн дээр яриад давхар дуугаа бичээд явах боломжтой. За бас өөрийнхөө камер дүрсийг бас өгөх боломжтой байдаг. За тэр нь яадаг вэ гэхээр яг одоо энэ record screen-ээ дараад тэгээ сонголтоо яадаг камераа өгөх үү яах вэ те компьютерийн камерыг өгч болно. Эсвэл гар утсаараа бичлэг хийгээд тэрийгээ дараа нь эвлүүлж болно. Яг дэлгэцэн дээр байгаа зүйлсээ бол одоо яаж тайлбарлахад бол ашиглаж болно. За би жишээ олгоод бичлэг эвлүүлж үзүүлье. Тэгэхээр бичлэгээ бол одоо ингээд импорт хийгээд оруулна те. За жишээлбэл дэлгэцэн дээр байгаа MSC өнгө сонголт гэдгээс бичлэг оруулж үзье. За хэрвээ бичлэгийнхаа өмнө ямар нэг зураг оруулах гэж байгаа тийг бас оруулж болно. За бичлэгээ болохоор би нэг файл хийсэн байгаа сүүлийн 2 бичлэг нь. За ингээд оруулаад ирнэ. Бичлэг зураг юу гэдгийг те. За тэгээд бичлэгнийхээ өмнө бас зураг хэлбэрээр ийм одоо зүйл хийх оруулж өгч болно. Одоо постэр гэх юм уу. За энд сонголт хийхдээ YouTube size-аар өгчүүлэх зүгээр дараа нь бичлэгээ бас YouTube-д оруулж болно те. Тэгээд 16 хэсгээр бас боломжийн дэлгэцт өгсөн тийм size хэмжээ байгаа. За жишээлбэл энд нэг юм зураг оруулаад араас нь 2 бичлэгээ оруулъя гэж бодъё. За нэг эхний эхлэл хэсгээ оруулаад бас видео бичлэг интернетээс YouTube-ээс татж аваад тэрийгээ бас оруулж болно. Жишээлх юм бол MSC дотор сонголт дотор Мартин Лютер Кинг I have dream хэлтгэл байна те энийг жишээлбэл оруулаад ирчих болно. За энэ зарим өөрийнхөө бичлэгийг бол гар утсаараа бичээд оруулсан байгаа компьютер руу оруулж. Гар утасны камер нь арай илүү сайн байдаг. Ноутбук камераас илүү. За ингээд жишээлбэл бичлэг ингээд явж байгаа. За энэ жишээлбэл ингээд постэр нь те. За постерын цаана дуу оруулж болдог, хаяа оруулж болно гэсэн үг. Ингээс ингээд сонголтоо хийгээд болно гэсэн үг. Жишээлбэл энэ хаяыг оруулъя гэвэл гээд оруулчихна. Тэгээ аягийнхаа хэмжээг бас хэсгэж багсаж болно. Энэ доор яг edit хийх юм байгаа. Тэгээ энийг яг одоо бичлэг хийх хэсгийнхаа урд тохируулж хийх нь илүү зөв байдаг юугаа. Засвараа. За энэ зургийн хэмжээндээ тааруулаад жишээлбэл аяа ингээ хасчих болно. Бичлэгээ бас хасаж нэмж болдог. За жишээлбэл ингээд хэлж юм гэж бодъё. Бичлэгээ үзсэн болтыг юм. За ингээд хоосон хэсэг байна шүү дээ энд те. Энэ хоосон хэсгийг хасаж болно. Энийг хасахын тулд энийг идэвхжүүлж байгаад за speed гэдэг энийг дарна. Гэхдээ энд шууд ингээд тасалж чинь. Тэгэхээр яг энэ хаангаар таслах вэ гэдэг дээр авчиж жагаад дарна гэсэн үг. За тэгээ ингээд edit хийх боломжтой. За ингээ өөрийнхөө дууг шалгаж үзье те. Энэ удаагийн сургалтын сэдэв маань дүрслэлтийн үг сонголт. За та бичлэг дээр нэг гар утсаар бичсэн бичлэг дээр алдаа гаргааг бол эхлэл төгсгөлөө гол нь edit хийх хэрэгтэй. Эхлэл төгсгөл дээр хоосон зай үүсдэг учраас зарцгаая. За жишээлбэл энэ хэлтүүдийг бүгдээрээ бичих хэрэгтэй юм. За ингээд энэ өнөөдрийнхөө хичээлд орцгоё. За ингээ энэ жишээлээр таслана гэсэн үг те. За тэгээ энэний араас жишээлбэл одоо
видео бичлэг оруулж иж болно. Видео бичлэгээ оруулж ирээд за бас edit хийх боломжтой. найруулж хүчрэг мэдээллийг бүгдээрээ бичих хэрэгтэй юм. За ингээд энэ өнөөдрийнхөө хичээлд орцгоё. I have the pleasure to present to you Dr. Martin Luther King. За ингээд тэг явуулж байгаа. It came as a joyous daybreak. Дундаар нь зогсоогоод тайлбараа хийгээд бас яваад байгаа боломжтой. За тэгээд төгсгөл хэсгээ эвлүүлж болж юм бас энэ хард нь оруулж ирээд зөв курсороор чирээд л оруулна гэсэн үг. Бичлэгээ эвлүүлэхдээ за edit хийхдээ одоо энийг хаана edit хийх энэ газар авчиж хагаад нэмэх хасах юмаа нэмээд тасаад явна гэсэн үг. And Gentiles come. Negro spiritual. Free at last. Free at last. Thank God Almighty. We are free at За үрслийн үг сонголт За ингээд бичлэгээ шил ингэж эвлүүлээд за төгсгөлд нь жишээлбэл нэг текст оруулж үзье те. За текст оруулахын тулд одоо энийг дараад эндээс текст оруулдаг байгаа. За энэ ингээд бичнэ гэсэн үг цаад фон сонгоо дөнгөө сонгоо те. Текст бичнэ гэсэн үг. За шилжих юм бол анхаарал эндосонд баярлалаа гэдэг ч юм уу те. Тэгээ энийхээ хэмжээг бас ингээд тохируулах боломжтой. Ингээд тохируулах боломжтой. Текстийн хэмжээг бас тохируулах боломжтой. За эндээс ингээд сонгоолчихно гэсэн үг. За тэгээ энд дээшээгээ бас дахиж давхар шийт траккод үүсгээд ингээд нэмээд бичлэгээ давхар юмнууд явах боломжтой байдаг. За жишээлх юм бол за би энэ бичлэгийг тайлбар гэж үзэх юм бол энэ дээр ингэж давхар оруулаад за энд ингэ явж байна. Энэ бичлэгийн хажуугаар камера хийсэн тайлбар оруулах гэж бодъё те. Тэнгүүд ингэ давхар явж байна. Тэгэхээр өөрийнхөө энэ одоо энийг идэвхжүүлж байгаад энэ хэмжээгээ жижигсгээд ингэж оруулж болно. Энд нь ч юм уу хаана ч юм те. Тэг ингэ давхар тайлбар нь явах байдлаар ч юм уу. яа үрслийн үг сонголт Зогсоогоод ярьдаг ч юм уу те. Эсвэл одоо энийхэн дууг хаачдаг ч юм уу. За ийм давхар бас ингэж орж иж болно. За тэгээд төгсгөл нь хаана вэ? За энийг ингээ ард нь гол нь энийг ингэж блокуудаа шахаж өгөх хэрэгтэй байдаг. Дунд нь зай гарчих юм бол хоос хард хэлэгцүүлснэ гэсэн үг. Тэгэхээр бүх энэ зүйлүүдээ бичлэгүүдээ эвлүүлж байгаа зүйлүүдээ хооронд нь шахаж өгөх хэрэгтэй байдаг. За тэгээд эхнээс нь дуустал нь одоо шалгаж үзээд за ингээд ийм байдлаар бичлэг хийн. За тэгээ яаж produce хийх вэ, share хийх вэ гэхээр энд байгаа. За энийг дараад тэгээд бичлэгийн чанараа бол 480-аар өгүүлж байгаа чанар муутай болно. Текст мэдээлэл гэхэд бас харагдахгүй ч юм уу те. За бичлэгэн дээрээ одоо бас одоо PowerPoint болон текст мэдээллийг бас харуулж ярьж болно. За жишээлх юм бол PowerPoint гэвэл за яг энэ хичээлтэй холбоотой слайдыг нэгэ харуулдаг ч юм уу те. Тэгээ энэ слайдн дээрээ давхар яриад авах боломжтой гэсэн үг. За энэ дээр ингээд давхар ярьдаг ч юм уу. Давхар яриад авах боломжтой. За эсвэл одоо Word-ийн файл нэгээд ч юм уу те. Word-ийн файлыг энэ дээрээ бас ингээд дэлгэцээ өгчөж байгаа учраас энэ дээрээ давхар яриад авах боломжтой. За тэгээ бичлэгээ яаж зогсоох вэ? Яаж одоо зогсоох вэ гэхээр энд ингээд pause stop гэсэн хоёр сонголт байна. Pause хийгээд одоо хэсэг завсарлаад үргэлжлүүлж болно. Тэгээ stop болж бас болно. За тэгээ бүх бичлэгүүдийг эвлүүлээд энэ Camtasia дээр дуусныхаа дараа produce хийхдээ эндээс 480 гэвэл чанар муутай болно. Тийм учраас 720p гэдгийг сонгоод тэгээ next гээд тэгээ энд нэрээ өгөөд за юу гэнтэй үг сонголт юм аа. Тэр хичээлийнхэн одоо бичиж байгаа бичлэгийнхаа нэрийг өгөөд тэгээ finish гээд ингээд энэ 100% болоод дуусгаар таны бичлэг шууд автоматар хаад ирнэ. За тэгээ хамгийн гол нь өөртөө хийж үзэж байж л сурах юм байгаа. Тийм
учраас бүгдээрээ хийгээд үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.